2025 оны 1-р ээлжийн цэргийн байгууллагад татагдсан ирсэн хугацаанд цэргийн албахаагчид эх орон ард түмнийхээ өмнө үнэчийн баталгаа болсон цэргийн тангараа өнөөдөр нэр төртэйгээр өргөлөө. Дотоодын цэргийн 805 дугаар ангийн албахаагч нар 1 сарын хугацаанд цэргийн бэлтгэл хийж төсвөр төвчээр хатууж суусан эх орны эр цэрэг болсон гэдгээ манай сурвалжлах багт ярьсан байна. Ер нь цэргийн албыг төсөөснөөс өөр байдаг юм мэдсэн. Тэгээд энэ дах хугацаанд ер нь бол дэсвэр төвчээр хатууч бүх юмыг ер нь ойлголцтой болсон гэж хэлж байна. Ер нь бол нөгөө хуучин сонсчихсон буруу ойлголтуудаас ер нь салж байна. Эцээ сансныг бодоход харьцангуй гоё байгаа. Сэтгэл зүйчтэй, эмнэлэгтэй. Дээрэс нь өдрийн 4 хоолтой ер нь бол гэртээ байгаагаас нэг өөрсдөө ялгаагүй л юм. 1 сарын хугацаанд бас арга гэрийнхэнтэйгээ уулзахгүй тэгээд ер нь карантинд байх гэдэг бол яг эр хүний бодол үүсэхтэй зүйл юм бэ тэр. Яг карантинаа дуусгаад яг цэргийн тангараг өргөх гэдэг зүйл бол үнэхээр гоё тийм сэтгэл баяр дууштай зүйл байсан. Нилээн юм сурсан. Өглөө яг одоо команд охиох хүмүүс сэлж сурсан. Тэгээд ордерийн ингээд деквитл ингэж хураагаад сурсан. Хувийн юмнууд их сайн сурт юм бэл. Эдгээр албахаагчдын хувьд цэргийн албанд татагдсан ирснээс хойш анх удаага арга гэрийнхэнтэйгээ уулзаж сурсан мэдсэн зүйлээ тайлгнан үзүүлсэн юм а. Хамгийн чухал нь төсвөр төвчээр хувийн сахилга батаа сайжруулж чадж байгаадаа хамгийн баяртай байгаагаа илэрхийллээ. Шинээр цэргийн албанд татагдсан залуусыг 1 сарын хугацаанд цэргийн ерөнхий эрдэмт сургасны дараагаар цэргийн тангарыг өргүүлдэг байна. За манайг болохоор Улаанбаатар хотын дүүргүүд өдөө орон нутгадаас одоо Өвранга, Баянгөр, Дундгов, Өмнөгов гэсэн аймагуудаас татагдсан ирсэн хугацаа цэргийн албаагчтай байгаа. За онол дадлагын хичээлүүд 30 хоногийн хугацаанд ерөнхийдөө үйл ажиллагаанууд явагдсан байгаа. Цэргийн анхан шатны мэдлэгийг эзэмшүүлэх зорилгоор адаа дарга дэлтгэх, даргаас буцах ч тийм үүргүүдийг буудлага үйлдэх тийм хичээл сургуулиуд явагдсан байна. Дотоодын цэргийн 805 дугаар ангийн албахаагчид улсын онцгой объектуудад хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг байна. Мөн үүний хажуугаар цэргийн албанд суралцах ёстой онол практикийн мэдлэгийг 1 жилийн хугацаанд эзэмшнэ. Зарим албахаагчдын хувьд цэргийн албанд татагдсан ирээд 1 сарын хугацаа өнгөрч байгаа ч эдгээр өдөр хоногуд маш хурдан өнгөрч өдрөөс өдөрт цэргийн албанд дасаж олон найз нөхөдтэй болж байгаагаа хэлсэн юм а.